Oh, I feel for my brother. Hey guys, Orchid student tip numero 2. За 2 дугаар ангийнхан сэдв бол төлөвлөгөө гаргах хамгийн хичээл сонголтын дараа хамгийн чухал семестр эхлэхээс хамгийн чухал зүйл байгаа. За тэгээ төлөвлөгөө гаргах нь хүн бүр мэддгийн мөртлөө ерөөсөө бодит амьдрал дээр оюутнууд одоо яг би ингэж эргэн тойрноо харангууд тэгэж их биелүүлээд байдаггүй. Тэгээд бүгд одоо штисийн одоо оюутнууд ялангуяа архитектурын оюутнууд зөндөө их нойргүй хонолт тэ ингээд амар хичээлэндээ дарагдсан гэл явдаг. Тэр нь бол зүгээр л төлөвлөгөө гаргахын буруугаас болсон гэж би үзэж байна. Ер нь бол procrastination гэдэг нэг сайхан зүйл. Procrastination гэдэг нь бол за зарим хүмүүст мэдж байгаа, зарим хүмүүст мэдгүй байгаа. Procrastination гэдэг бол зүгээр л нэм хийх ёстой мөртлөө тэрийг хийхгүй тэгэл өөр юм хийгээл яваад байдаг. Procrastination. За энэ бол бүр амар чухал асуулт. Ялангуяа наачиг хүмүүсүүд гэж юу нь бол баг 99.9% оюутнуудын асуудал гэж хэлж болно. Юу нь бол төлөвлөгөө гаргах дээр би та нарт эхлээд 2 тип үгүй заяа. Энэ типийг та нар сайн сонсоод аваад заяа. За нэгдүгээр тип нь өөрийгөө мэдэх. Та нар өөрсдийгөө мэдэх ёстой. Учир нь та нар өдөрт хит хитэн юу хийж чадах уу? Нэг юм хит хугацаагаар хийж чадах уу? Та нарын чадал юу юм? Та нарын минимум одоо тэ procrastination руу орохгүй байх одоо хугацаа хийдин гэдгийг та нар өөрсдөө мэдэж авах хэрэгтэй. За нэг back story буюу өмнөх одоо би та нарт ахлах сургуульд хэрэгжүүлсэн зүйлээ хэлье л та. За би бол ингээд ер нь бас л хугацаанд бүр сүулдэ бүр нүний хугацаа болохоос өмнөх өдөрт нь ч юм уу хийдэг гар байсан байхгүй юу? Тэгээ ер нь бол бас тэгж хийдэг. Гэтэ аваад сайжирсан. За тэгээд ахлах сургуульд юу гэхээр манай геометрийн багш маань биднэрт 100 бодлого өгч ирсэн. Энэ 100 геометрийн 100 бодлогыг та нар 1 сарын дотор дуусгаарай гэсэн байхгүй юу? 100 бодлого 1 сарын хугацаанд. Тэгэж үү? Тэгж бүгдээрээ бодож байгаа. Угаасаа их хугацаагаа 1 сар чинь зөндөө хугацаатай баг 4-7 хоног. За би ингээд өмнөх туршлагаасаа бол дандаа сүлд нь хийсээ. Тэгээ 100 бодлогоор өөрийгөө нүг одоо 2-3 оны дотор өөрийгөө зовооч хиймээргүй санагдаад гинг бодлоо л та. За 130 хувач. Тэгээ нэг around нэг 3-4 бодлого болчихж байгаа. Хэрвээ би өдөрт 3-4 бодлогыг геометрийн бодлогыг бодож чадна штэ. Та нар чадна, би ч чадна, хүмүүс чадна. Гэхдээ тэр хийдгүү. Амар сонирхолтой. Яг ч юм 3-4 бодлого бодохын тулд нэг минимум за максимум 30 минут. За яг хаа хэцүү нэг 2-3 бодлого байж магадгүй нэг цаг, 2 цаг. 2 цагч хүрэхгүй, 1 цагч бүр баг barely хүрэх маягийн. Зүгээр л 30 минут. Өдөрт 30 минутын бодлого ягаад тэгэнгүүт яг сарын дараа багшд өгч болж байгаа хгүй. Тийм би тэгж бодсон. Тэгээ би яг энэ төлөвлөгөөгөө дагаж үзсэн. Хамгийн гол нь төлөвлөгөө гаргах чад хүмүүсэд хийдгүү учир нь байдаг хгүй. Би энэ удаа яг хийж үзсэн хгүй. За өдөрт 3-4 бодлого. За тэгээ нэг бодлогын бодож чадах бол тэрийг алгасаад дараачийн бодлого. Заавал өдөрт нэг 3 юм уу 4 бодлого. За би ер нь л 4 бодлого дуусгах гэж оролцсон л та. Яг л нөгөө нэг 130 тухай гарчин 3 гартгалаа. Тэгэхээр нэмсэн 4 гээд. Тэгээд ингээд тэгдэ хэцүү болгоомтой орхиол юм. Гэтэ багшаасаа тундаасаа асуугаа явчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд би ангиасаа ганцаархнаа 100 бодлогыг дуусгасан байдаг. Бүх хүүхдүүд баг тэрний 7 хоногийн өмнө ингээл бүр баг 2-3 хоногийн өмнө баг ингээд нойргүй хоноол ингээл юм хийгээл маквала хуулуулчих те бодлогоо хуулуулчих инээ тэрээгээд тэгээд хинч өөрийнхөө хөдөлмөрийгтэй хүнд хуулуулахыг хүсэхгүй штэ. Ер нь л нэг тийм юм болж исэн. Тэнгүүд би бодож байхгүй. Би бол өдөрт өөрийнхөө чадлыг мэдчихэж байгаа. Би хідэн бодлого бодож чадах уу? Би хідэн бодлого бодож чадахгүй байх уу? За өөрийнх нь нөгөө нэг чадлаа ингээд мэдээд авчиж байгаа. Тэгээ өөрийнх нь скиллийг бас мэдэж авах хэрэгтэй. Тэгээ өдөрт нэг юм хэдэн минут хийж чадах уу гэдгээ та нар сайн бодож үзэх. Би жишээлбэл өдөрт баг нэг юмыг баг цагаас илүү хийж чадахгүй байна. Яг үнэ хэлэхэд би бүр жишээлбэл нэг сэдвийн хүрээнд ч юм жишээлбэл инженерийн номыг ч юм уу эсвэл тэ архитектурын номыг ч юм уу нэг цагаас илүү баг уншиж чадахгүй гэх юм уу та. Тэнгүүд за би угаасаа ингэж энийг хийж чадахгүй юм чи нэг өдөрт нэг хичээлийг төлөвлөх нь бол буруу.
би бол чадах одоо тэр хичээлийнхэн яг тэр жижиг хэсгийг яг тэр өдөртөө тэгээд өөр хичээлийн яг тэр жижиг хэсгийг тэр өдөртөө ингээд энэ хоёрыг л би чадна. Учир нь би нэгнээсээ хитрхийн удаан суусандаа удахгүй, хоёрдугаар угаас жоох юм чинь баг ингээд жоох юм чинь баг certification буюу ингээд дуртай байгаа байхгүй юм хийж чадаад бахаар чинь. Тэгэл өдөрт 2 хичээлийг ингээ багаар хийгээд явангууд их цагт ингээ тарчдаг гэх юм уу да. Нэг тим тип байна. Өөрийгөө мэдэж аваад өөрийнхөө чадлыг. Тэгэхээр нэг юмыг удаан хийхгүй хурдан хийн. Дээрэс нь өөрийнхөө чадхаараа. Би бол жишээлбэл та нар эссе бичдэг ч юм уу те. 3 хуудас эссе бичнэ. За би бол өдөрт 3 хуудас эссе бичнэ гэж пүү чорт штэ. Зүгээр л нэг параграф ч юм уу 2 параграфыг л бичих байхгүй. Тэгэнгүүт л баг болчихно. Тэгэл дараад нь яг маргааш нь ч юм уу нөгөө өдөрт нь баг тэр параграфаа уншаад тэнцэнээс илүү шин санаа дахиж гарч ирээд тэр параграфыг илүү сайжруулад тэгээд дахин ингээд юмаа уншаад байгаа тахаар ингээд харин ч тэр эссе чинь бүр сайжирна гэсэн үг. Тэгэхээр чиний хооны дотор эссе бичин гэдэг нь худлаа. За хоёр дахь тип нь гэхээр урт хугацааны төлөвлөгөөнөөс илүү богино хугацааны төлөвлөгөө нь хэрэгжих магадлал өндөр. Учир нь юу вэ гэхээр хинч ирээдүг мэдгүй. Ирээдүйд юу болохыг мэдгүй. Яг ингээд жоо таамаглаж болно. Гэхдээ гинт огцом тэг ингээд төсөөлж байгаагүй юмд орж ирдэг. Тийм болохоор би за яг ингээд бүр ирээдүйхэн ингээл те одоо би одоо нэг төгсөнгүүтээ ингээл Герман явна гэдэг тэр бол төлөвлөж болно. Яг нэг хичээлийнх нь үний төлөвлөгөөний хувьд дээр бол сар мараар төлөвлөлт баг юм. Тушаал хударна заяа. Хамгийн efficient хугацаа бол 7 хоног. 7 хоногт за би бол яадаг вэ гэхээр ер нь бол нэг их нэгт өдөртөн ч юм уу ер нь 7 хоног юу хийх хэрэгтэй байгаа бүгдийг чагсаага бичдэг. Тэгээд юу хийх хэрэгтэй юм чинь тэрийг бас за энийг хийхэд бол одоо би ийм судлах юм байна, ийм унших юм байна, дараад ингэж бичих юм байна, энийн дараа нь боловсруулаад дараад ингээд итгэж дүүх юм байна. Ингээд нэг юм нь ингээд жишээлбэл 5 салаалах ч юм уу те. Тэнгүүд за энэ 7 хоногт би яг энэ ихний 2 хэсгийг хийх ч юм уу ингээд. Тэгэхээр дараалж чи дараад нь салаалж байгаа юмудаа ингээд бас төлөвлөд биччихдэг. Тэгээд явбал зүгээр 7 хоног. Тэгэл та нар угаасаа бас тэгэхээр бас жоохон ирээдүрөө бас бодох хэрэгтэй. За би энийг хийчихвэл дараа 7 хоногт ийм юм гарч ирэх юм байна. Тэгэх юм байна. Гэтэ 7 хоног бол хамгийн efficient. Миний бас хамгийн гоё юм бол би ийм хийвлсэн. Ийм хөө темплейт зөндөө байдаг. Productive day. Энэ нэг өдрийн төлөвлөгөөлтөө би зүгээр нэг өдрийн төлөвлөгөөгийн за одоо жишээлбэл энэ бол өнөөдрийнх нь одоо зорилго. За хамгийн их чухалж үзсэн одоо юу хийх хэвээр юу вэ гэдэг нь энэ бол яг нэг цагийнх нь хуваарууд нь за яг энэ бол яг нэг өөр юу ийдснэ бас тийм жоохон эрүүл амьдрал та тийм үстэй. За тэгээ энэ ч мэдээж би юунд талархаж байна. Энэ бол нэг өөрөө жоохон positive маягийн болох маань. Тэр notes гэдэг. За энийг нь бол би энэ цаасыг бол мэдээж хэрэг яг энэ хоёрыг бүгддэг. Одоо өнөөдрийн зорилго нь юу юм? Тэгээд одоо энэ ч нөөний бүх даалгавруудаа биччихдэг гэх юм уу та. Тэгээд тухайн өдөрт нь яг энэ даалгавруудаа хуваарлах те ингээд энийг илүү нөхөж бичдэг гэх юм уу та. Үсэн 7 цаас ингээд 7 хоногт үрдэгтэй. Яг хоо тэгээд юу нэг сайхан бэ гэхлээр одоо ингээд өдөртөр ингээд би ингээд бичиж байгаа штэ. Тэнгүүт яг ингээд нэг ажлаа дуусгаад чеклэхэд хамгийн кайфтай гэхгүй юу. Гэтэ мэдээж хэрэг би бүх төгсөх хүн биш ээ. Ингээд тэ бүгдийн төлөвлөгөөний дагуу явна гэж мэдээж байхгүй. Мэдээж хэрэг зарим нүд нь хоошлогдно инээ тэрийг болно. Гэхдээ эцэст бүр ингээд ямар ч төлөвлөгөөгүй явж исэн хүнийг бодвол та нар арай ядаргаагүй дэрс нь юмаа дуусгах нь дэрс нь хамгийн гол нь чанартай. За нэг юм төлөвлөгөө гаргахад бол нэг иймэрхүү байдалтай. Анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд архитектур манай Монголын оюутнууд амарлаг болохын төлөө тэгээд юмаа сайн төлж сурахын төлөө тэгээд хэрэг бас ямар нэгэн дахиад нэг зөвлөгөө амаар байвал та нар комментэн дээр бичиж болно. Тэгээд би follow up видео бол хийх хэмжээлтэй. За анхаарал тавьсанд баярлалаа. Асуух зүйлээ асуугаарай. Тэгээд лайк, share, comment архитектур Монголд хөгжихийн төлөө bye. Oh, I feel for my brother.